Микэ барьчих гэсэн юм аа. Хай. Сайн байна уу? Юу гэж эхэлж ийсэн юм бол? Гэхдээ түрүүнийх дээр бол зүгээр л юм шахуу эхэлсэн байлээ. Хойлоо нэг үг мөхт яваадсан юм зү. Тийм үү? Битгэхгүй. 3-2-1 гэж байгаа хэлж байна. Үгүй л. Ээжгүй. Уу аха. Гүөх тийм. Шууд л юм ярьдаг. Эхнийхийг сонсож үзэхгүй. 2-3 тооч юм уу? Зя юу яцхан. 8 сарын дараа сайн байна уу? Тийш 6 сараас биш байдаг чи. Тийм 8 сарын өмнө сүүлийнх нь нарсан байлээ. Тэрийн 4 хүн үзсэн байлээ. Хин дүү. Би сая үзээд тав болсон баг. Тэрний өмнө айгүй л би сонссон л баг. Тэгээд дөрвөлцөө бай. Тэгээ нөгөөдөг чинь сонсоогүй гэхээр тэг. Нэг хүн байна да. Хэлч хүний хүн байна да. Яа, гэтээ би хэрвээ ингээд тэр нэг хүндээ баярлаа. Би гэхдээ ингээд шал өөр одоо өөр хүн хийхгүйгээр сонсгосон бол би сонсооргүй мэлээ шүү гэж. Тийм их политик сонсохгүй мэлээ шүү. Тэгснэ ер нь ярьж байгаа нь ойлгохдохгүй байгаад би ойлгоод байсан юм байна гэж. Үгүй. Ер нь ингээд өмнөхүүдийн сонсохоор ингээд нөгөө танихгүй юу ярьж байгаа болохоор. Одоо таньдаг хүмүүсийн ярих уу? Тэрэн дээр ч юм уу наара маараг сонс яриад тий. Тэгсэн чи стил одоо наара амар hot topic хэвээрээ байдаг юмс. Чугасаа hot topic л да. Тэгээ надаа эхний нэг 10-20 минут амар хөвгөлтэй байсан. Тэр нөгөө машинд ингээд хүний машинд амар ганган хүн дагаа орчдөг. Гараж руу. Бэбэс тапцаар явчихсан. Цаг болж байгаа шүү дээ чи. Гараж руу буцаа гараж сарсан. Айлын гараж нь юу жигэд. Тэгээ нэг юм нөмөрсөн байгаа юм тэр чинь бас. Нөмөрсөн ч гэжтэй чаавас. Тэрийг чи амар хөөрхөн залруулсан байлаа шүү дээ. Юу гэлээ. Би уг нь ингээд надад орчин заван байгаа л гэсэн чи би нөгөөдх нь энэ дээрээ ярих та. Юм хом нөмөрч гин юу нөгөөд байх юм шиг. Тэгвэл гэсэн. Машин ялцчихгүй. Яшилж явдаг машин болох юм гомсон байсан баг. Гэдэг. За би чамд амар сонирхолтой юм ярих. Би мэрэгжлийн хичээл дээр бичсэн бохгүй юу? Тэгээ манай мэрэгжлийн хичээл дээр цаанаас нь өөр ордог багшаас нь өөр багш орж ирээд. За. Өөр багш ингээд хичээл заа гэж орж ирээд лекц мэгсэн айгүй том байсан. Тэгээ семинар дээр байж байгаад манай мэрэгжил чинь ер нь нүгээрээ угаасаа би ингээд мэрэгжлийн онцлогоос болоод ингээд хүний яриаг ингээд аха тийм гэж суддаг болсон байлээ. За. Тэгсэн чинь тэгээ тэр хүнийг ярьж байгаад би ингээд толгой дохиол ингээд судсан баггүй. Тэгснэ манай мэрэгжил чи ер нь жоохон хэцүү штэй гэхэрн би төх гэчгүй юу. За. Тэгсэн чинь надраа орсон. Төх шиг гэж бодсон аа. Йоо. Тэгээд би ингээд бантаа гэтгсэн буруу хараад ингээд би ингээд багш руугаа хараасаа жоохоо тэгсэн буруу хараад ингээд нүрээ нуугаад тэр хүнд бас нэг 2 хүнсгүй таймер юм болсон. Чи яа нэрийг юу болтой мэдээтэй. За. Жогооч төгссөн 10 жил дээр очиод ямар нэг юм анзаарсан уу? Нүггүй. Манай менежер байхгүй байгаа сурагтай байсан. Хизэнээс. Байсан шүү дээ. Чи зөөцсөн. Би сая сар өрөхгүй байна юм. Тийм. Тэгсэн чинь нөгөө хичээл авахгүй байхгүй болчихсон шүү. Хувир Нөгөө хин дээр юм юуныхан багш байхгүй. Гэхгүй тийм за яа. Юу дээ. Амар ингээд хүмүүс гадны хүн сонсвол тань ойлгохгүй гэж хэлсэн одоо бүр ингээд амар хол хүн тийм. Зүгээр нэг менежер байхгүй тухай амар яриад. Дахиад эхлэхгүй. Болохгүй. Бүр болчихгүй. Нэг сэдвийн тухай тэр юмрээ үзэрэг. Яа тормоор. За өөр 8 сарын хугацаанд чамаар сайхан ойлгож уулзаагүй тэгээд угаасаа 3-4 сар болж байгаа юм байна шүү дээ. Харин тийм лээ. Өнгөрсөн хугацааны талд нь уулзаагүй. Тийм. Өмнөх талд нь заагүй. Тэгээ угаасаа
100 байсан байл шүү дээ. Би амар play time явна гэдээ огтлцсан бас ярьж илээ. Тэгсэн чинь би одоо энэ жил явахгүй гэсэн. Нэрээ энэ жоо машин барьж явсан. Хүний машин шүргсэн. Одоо гэхдээ бас машин барьж яваад гол цуг явсан 2 хүнээ айгуу гоё амьд минь эсэм минь саруул сайхан авчирсан. Яачгүй авчирч өгсөн байлээ. Баяр үргээ. Баярлаа. Юу яасан? Тэр чинь 4 өдөр болж байгаа юм. Би 2-т нь л явсан. Тэгээ 4 удаа машин барьсан. Ирэх очихтойгоо. Тэрнийхээ нэгэн дээр нь машин шүргэж байгаа юм. Тэгээ хөрхөрх юмтай ирчээд нэг гэрлүүн оруулж өгөөд буцахтаа сайхан сэтгэлээсээ болж байгаа байхгүй юу? Би ингээд зам дээр нь хайцсан бол хайчих штеп гişнээс. Тэгээд яг гоо тэрэн дээр чинь би айгуу жоохон эвгүй тавиад тэгээ айгуу хэцүү ухарсан юм. Ухарч тавьчаад урагшлахтаа нөгөө хажууд нэг мопед руу юм байсан юм аа. Тэр нь тэгээд яг зогсоол гэсэн. Тэгээ мопедыг унгаахгүй гэж яагаад хүний машин шүргэж байгаа байхгүй юу? Тэгээд тэр мөрөөл яг хөө. Гэхдээ би ер нь нэлийн ядарсан байсан. Тэгээ одоо энэ жил явахгүй гэх шалтгаан нь юу лээ? Ядралт уу? Үгүй. Явахгүй гэх шалтгаан нь би тусдаа гарах бодолтой байгаа. That's great. Аха. Чадвал энэ зундаа би гоёсэн уу? Ер нь дажгүйсэн. Надад бүр амар цоошин experience байгаа шүү дээ. Тэгээ ингээд тэгэл амар их ядарсан. Ер нь л амар их ядарсан. Яг юу гоё. Машин бараал ядарснаа л хэрэглээс хүн гоё нээс хоод. Би драг гүцсэн. Драг айтайхан байсан. Тэгээд яг бүжиглэл нэг гоё байсан. Яг гэхдээ одоо нөгөө нэг бараг жилийн өмнө шахуулахаар тэгээд яг тэр шууд мэдрэмж нь байхгүй болчихсон л та. Би л уусаа олон тагцч дургу болохоор юм агнаас. Энэ жил тэгээд би угаасаа тэгж ядархаа мэдээд тэгээ шиг амар их зардал хийсэн ч тэр чинь. Тэгээд яг хөө тэг очихоор яг тэр амин төгч юм тэгээд тэр гоё юмуд гоё л гэж авах л та. Тэгэл ер нь л хэцүү байсан. Яг биш болохоор тийм юм шиг үлээ. Тэгээд яг нөгөө мөнгөнд одоо өөрийнхөөсөө гаргасан мөнгөтэй нийт хүч сэтгэл ханамж авсан бол болж байгаа байхгүй юу? Тэгээ яг тэнд очсноосоо илүү бид 3 явахтай амар гоё байсан. Очихтой эрэхтэй. Тэгээд явъя гэх юм бол зүгээр сайхан зугаалгаар явчих. Тийм, зугаалгаар өөрсдийнхөө тэр нь бол хамаагүй дээр санагдсан. Тэрнээс биш яг очих газар нь бол нэх бүрээ 100% байгаагүй. Яа тэгээд тусдаа гаргаж байгаа. Гэтэ ер нь энэ 100 гарчаад болчихвол юм биш үү? Чи юу? Надад бол болно гэрийнхэнд хэцүү. Тийм л дээ яг нэг юу чарч бас. Уг нь бол яг л чиний эд хэрэгтэй л үе байна л да бас яг. Тэгээ одоо би энэ семестр хичээлээ дуусгаад намраас ер нь нэг л жилд өлтөж байгаа юм шиг нэг жил дипломтой болно гэж байгаа юм чинь. Төгслөө. Тэгээд хажуугаар нь ажиллаа хийгээл сайхан мөнгө төгрөг яг цуглуулж чадах л байх. Тийм ер нь бичээ баг байж байгаа дээрээ. Эсвэл би бүр бодож хэлээ баг байж дээр харин бодол. Тэгэнгүүт харин тийм ээ. Тэгэнгүүт яг нэг жил байчаар яг мөнгө харамлаад байж штэ. Тэгэнгүүт нөгөө мөнгө нь надаас гарахгүй ч гэсэн сэтгэл зүйн хувьд надаас гараад гэж. Сэтгэл зүйн тэрийг ингээд гоё цуглуулаад тэгэл яг энийг бол цол аялахгүй юу? Аавал амралтын үеэс ахаа. Харин аялд юм уу? Эсвэл би жоохон өөр зорилготой цуглуулалаа л да. Тэрэндээ л зарцуулт юм уу гэж бодоод байна. Тэгээд ямар ч гэсэн энэ жил айгүй итайхан цуглараад байна. Би ч өмнөх цуглуулж ирсэн уцмц аваад өрн тараа хийсэн болохоор одоо нэг өөр юм. Тийм. Одоо яг би бас гэхдээ би нөгөө эхлээд он гараад нэг нь хөдөө яваад тэгээд 23 муу хавцаа ирсэн байхгүй юу. Тэгэхэд амар нэг сар ингээд амар гоё амралт болсон заяа бүр ингээд бүх юмнаас олно наа. Би аяжгаа хазсан байсан шүү дээ. Тэгээд амар гоё амраад тэр амар гоёсэн. Надад гадаад явснаас л гоёсэн шүү дээ. Тэгээ би ингээд тэр хүмүүс чинь одоо мөнх бус хүмүүстэй өвөө эмээ дээр очиж байгаа болохоор мөнх буслах ингээд бүр амар гоё ингээд өөртөө заацаа болчихлоо. Тэр амар их тагс. Бараг плейт юмс л тэр нь хайлаад байгаа юм шиг.
Би бас нэг яг вэ дахиж явахгүй юм чинь гээд гэртээ хавчаад ирсэн. Харин тийм. Чи гинт явсан байлээ. Би чамайг явах гэж байгаа ч гэж бодоогүй. Гэхдээ ер нь л явах гэжсэн юм. Тэгээд бодсон байсан. Тэгэл ер нь гинт гараал тэгэл гарчингууд нь шууд тийзээ аваад. Нэг мэдсэн чинь явцсан ч би бүр юу тэгээд би чамайг баг салхитал байгаад байгаа мэн гэж бодсон байхгүй юу? Чи нэг яаралтайгаа явцсан шүү дээ. Тэгээд би яг шалгалттай хэдний өглөө ирлээ. 2 дахь өдрийн өглөө ч үл ямар ч 30 баха тийм үү? Тийм 30-ны өглөө ирээд шалгалттай өгөөл тэгэл маргааш нь явсан. Оноо тэнд гаргасан юм шүү дээ. Би 31-нд орой 11 болж байгаа. Тэнтгийн цагаар 11 цагтыг буугаал. 10 өнгөрөөж буугаал тэгэл 11 гэл гараад ирсэн. Тэгээд би жаад ирсэн. Тэгээд бас өмнөх явуултууд өгөөд ядрал мадралтгүй. Тэгээд бүр яг юм таасуулууд амжиг юм. Явж жаад ирсэн. Тэгээд сайхан 2 данс минь хоосон ирсэн. Йоо. Окей, тиймээс яваад босон дайдрлаа. Тэгээд ажил дээрээ байна би одоо. Энэ хүний ажил дээр ирж Марта тэмдэглэж өө нэрээ Мартаар бичиж байгаа. Нэрээ. Тийм эмэгтэйчүүд тийм баяр юм энэ хүмүүсээ. Одоо тэгээ сонсох цөөхөл эмэгтэй байгаа та. Тэр нэг баяр юм. Тийм тэгээд тэнийг сайхан хөдөө явах юмсан тэгэж. Гэтэ надад бүр яг тэр амралт болт юм билий. Би яг ингээ хөдөө очиод ингээ өвөө юм дээр очиод. Би гэтээ хөдөө очиод юм хийсэн шүү дээ. Юм хийсэн бохгүй юу? Цагаан сараар тэр иргэнэг дээр юм хийнгээд тэгээд иргэнэг гэж юу? Галтгооны хэсэгт. Тэр чинь нэрээ иргэнэг гэдэг шүү дээ. Би бүр яг наадах цагаан могоо тавьдаг. Тийм Монгол гэрт очиод тэгээ яг ярангуут нүг нь асуусан бохгүй юу? Тэгээ амар танил үг тэгээ юу үлээг марцчих. Тэгээд яг тэрний хаар цагаан сарын гоёлыг хийнэ. Би тэгээд бүтэн сар заяа өглөө ингээл 10 мараа гэж бил босоод 11-ээс оройд 7 молоо хүртэл босно. Хэрхлүүлж байгаа байхгүй юу юм. Гэртээсэн бол 10 цагт бас. 8 гэж босно. Гэрт бол би бүр илүү унтах байсан. Тийм. Тэгээд яг амарч байгаа юм чинь ингээд тэгээд миний нойр ер нь бас жоохон солигдох тал руу гарсан байсан шүү. Тэгээд очоод өдөрт дор хаяж 3 цаг тэгэл тэрнээс дэш яг сунгаа юм ашиж байгаа байхгүй. Тэгсээр хагаад би дуусгачаад ирэх гэсэн чинь амжаагүй. Тэгээд ажлаас дуудаад чи ажил руугаа нэрээ ажил эхэлсэн гэж 1 сар болчоод ярьж исэн юм билээ шүү дээ гэж. Тэгээд нөгөө ажлаасаа би чинь гарчгүйгээд. Тэгээ ажлаасаа гараад амар ядарснаа л ярьдаг болчтой нэрээ. Нас хөтлөгч хэцүү юм да. 10 сард гараад 9 сарын 1-ээс ер нь болчт юм уу гэж бодож ирсэн юм. Тэгээд 10 сарын 15 хүртэл ажиллаад тэгж жагаад ажлаасаа гараад 1 сарын сүүл хүртэл 2 сар 3 сар л болсон юм шүү дээ. 2 сар гараад тэгж жагаад дахиж би шинээр буцаж орж ирж байна. Тэгээ одоо ажиллаад 1 сар гарсан болчихлоо. Тэгээд тэрэн дээр айгуу сайхан өдөө очиж амраад бүр ингээд ажлаас гараагүйс бол би тэгж чадахгүй штэ. Тийм шүү дээ. Ажлаа байлаад ирсэн. Тэгээд бүр яг ингээд шинээр бүхнийг хэлж ийн гэдэг шиг. Тэгээ одоо бүтэн цагийн ажил ямар хичээлж байгаа юм шүү. Өмнө нь сүйд хот би бас бүтэн цаг л хийсэн л да. Тэгэхээр энэ удаагийнх яг бараг фишлиг юм байлаа. Тийм илүү профешнл болоод байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр нь бол ихтэй надад айтайхан л байгаа. Яг ийм би чинь тэгээд бас яг 9-өөс 6 биш шүү дээ. 7-оос 10, 7-оос 4 шүү дээ гэж. Тэгэнгүүт эрт мэрт таарж мараад амар айтайхан. Яг түрчлийн өмнө таарж мараад. Тийм шүү дээ. Яг л таарж байгаа юм байна. Тэгвэл тэндээс чинь бас тэгээ гүүр дагаад ирнэ гэхэр чинь бүр бүтггүй байхгүй. Тэгээ сая тэгэж ажилласаа гарчаад хөдөө амарч исэн чинь буцаж орооч гэж дуудагдаад. Тэгэж дуудагдаад буцаад ажилдаа ирээд тэгсэн чинь манайх нүүчт юм да. Манай ажил нэр хааш юмсан. Дахиад урагшилсан. Бүр тийм яг хөө гэтээ бүр амар халтаагүй л дээ. Гэхдээ ер нь жоохон урагшилсан. Тэгээ замын эсрэг руугаа ч юм уу урагшлаад тэгээ тэндээсээ бас ирэх гэж би бас жоохон бөөнх юм болж байна.
дасах гэж гэх юм аа хатуу сууныхаа тий. Үгүй яг жоохон алхахад гайгүй. Жохон юм доллар чамчиж байгаа алхаад. Тий. Тэгээ турах зорилготой юм чи бас алхах юм уу? Йоо, зорилго болон тоглоод л мэдэхгүй. Харин тийм ээ. Тэгээд ёо би цаансраар жингээ үзэхгүй гэж их гүрэвэ. За. Та ч угаасаа айл ихсэн л дээ. Гэ би шинэ 2 өдөр л хийсэн. Шинэ нэг шинэ 2 л хийсэн. 2 өдөр гэхдээ хитэн айлаар орсон нэлээч чи. Арахаа. Манад ирж байгаа хүмүүс бидний очиж байгаа айлууд нийлээд 10 хүрэх юм уу? Хүрхгүй юу? Яг нь айлаар нь бодвол. Өдөр 5 айл руу ороод эхнийхээ өдөр 5-аар ороод тэгээд өдөөс хойш дахиж 5-аар 2 дахь өдөр нь 5-аар ороод тэгээд шинийн 3-нд нөгөө илжиг богамач нэрээд бага амтан зөвлөлөөс бид нар донд нэр амар амтналыг заяа. Дори. Үгүй илжиг заагүй юм уу? Нэг хилэнц. 2 өхөр. Өхөртэй. Өхөр нь бол нөгөө хоёрыг бол аягүй хөөрхөн амтан боос тэгээ. Би матарч шиг хилнэс шиг. Үгүй яа. Тэгээд айгуу сайхан байж байгаад ажиллаа хийгээд одоо нэг мөнгөтэй золгочвол яа би ингээд дажгүй хөөрхөн мөнгө цуглуулад байгаа юм. Гэтэл миний дансны мөнгө байхгүй. Яг хадгалж хамжийн данс руу болоод орж ирсэн. тий. Тэгээ би өөрөө мөнгөгүй. Тэгээ дансаа харахаар бас мөнгөтэй юм шиг. Яг гэрэл мөнгө байхгүй. Ачаа тэгээ шууд цаашаа яадаг юм уу? Тий. Тэгэхгүй бол би ингээд бүгдийг үрч мэдхээр үрлэх юм байхгүй юу? Чиг гэдэг юм хоолнд л үрээд идэв юм. Ганцаараа мэдээ л яваад идэв. Би хувц авахгүй. Энэ бит хоёр ингээд цуг хоолнд ер нь орж байгаагүй зэ орол бөөнөрөө л нэг орсон. Тэнгуут ингээд бүх мөнгө хоолнд үрээд. Би үлсэн шүү дээ. Ганцаараа юм мэд яваад байгаа байхгүй. Хөөе тэгээ бод заяа. Манай ажлаар ингээд ер нь амар ядарч байгаа. Тэгээд яг цааны нэг цаг байгаа байхгүй. Тэгээ өдөр болгон хоолоо авчихгүй бол би гаднаас юм авч идэнэ. Тэгээ гаднаас юм тамасаа цай авахгүй юу? байхгүй. Тэгээ хоол унааны мөнгө бол үнэстэй. Үгүй аа мэдгүй. Эзэн цалин л юм. Зөвхөн бонус авах юм. Тэр бонус нь хүүхэдтэй хэдэн цаг ажилласан гэдгээр бас нэг хэдэн бонус үү. Тэр нь шалахгүй. Нөөц нь ажилчтай бас бодмоор л юм байна. Тэгэхдээ хүнсний мөнгө гэж байдаг байхгүй. Хоолны мөнгө биш. Хүн болгоно ингээ хоолны мөнгө гэж тарахгүй. Тэрийг цуглуулж байгаа бөөнөрөө голдоо юм авч чаддаг байхгүй. Сарда нэг удаа. Сарда 2 болсон тэр. Хоолнд ордог юм эсвэл ажил дээр их хоол хүнсний авдаг юм. Авдаг. Тэр үгээр талах бомоо аваад зарим тэр чин тэгээд амар олуулаа штэ. Тэгэнгүүт одоо жишээ нь 500-аар юм авч байгаа байхгүй. 500-аар 20 хүнд гэхэр чин. Тэгээд тэрнгээрээ яг уу тэгэл олоолаа болохоор амар хурдан дуусч мосчдаг. Тэгээд ер нь хоол авах хэрэгтэй. Тэгэнгүүт манайхан ч бас үрлэхэн хүмүүс дүүр эмгтэжүүд болохоор гэж. Тэгэл тэгээд авал нэрээ тэрийг ч авч тийм үнийг ч авч тийм үгүй. Тэгэл заримдаа ажиллаад тарчаад бид журууж идэн юм хоолнд орж морно. Тэгэнгүүт тэгэл бас байхгүй шүү. Би хизээч ингээ ганцаараа байсан бол тийм паста аваад идчихгүй шүү дээ. окей. Тэгэл тэр мөр мөнгө чинь бада. Тэгээ одоо нэг тиймэрхүү санаатай. Санаас би пирсэн гэлээс. Нэг чих маань гайгүй болоод яг зэрэг цаалуулаад. Тэгээ нөгөөх нь жоохон хавдартай. Тиймэрхүү байна. Одоо нэг 7 хоног 10 хоног байна. Дээд мөгөөсөө цоолсон байгаа. Helix. Тэгээ мөгөөсгөх нэх үү. Би бол яг дотортлыг цоолоход мөгөөсгөөл яц. Мөгөөсгөл харин тийм. Тэгээ нөгөө судас байна өнтер гэдгийг нэрлэлүүлж харж байгаа юм мөгөөслөх. Тэгээд тиймэрхүү сонинтэй нөгөө гүйдэл möдэлтэй өнж байхгүй. Ухраанаас. Одоо угурч халахж байгаа. Одоо жоохон тэг зогсол. Жоохон зогсоод ингээ ортноо хараад хаа нэ. Ер нь өөрөг анхаараад бас тэгж байна. Би ч мөр ингээд гүүж исэн юм шиг байгаа юм. Хаашаа чамаагүй гүүж исэн юм шиг байгаа юм. Одоо тэгснэ. За. Одоо тэгснэ ингээ замууд хараад хитэн салаад зам байна. Жохон толтоо тэг. Хаашаа юу болохоор ингээ стил нь ямар ч зам гарч ирэхгүй байна. Дандаа буцаж ухрахаар замууд. Үгүй юу. Тэг ингээд тойроод буцаад яг энэ одоогийнх дээр ирэхэд замууд байгаа юм бэ. Тэгэхээр тиймэрхүү юм руу бас тиймэрхүү байхгүй. Ер нь цаашгаа яагаар. Таад ойлгож байна.
гүйдэлтэй гэдэг нь манайхаа нэг үг байдаг шүү дээ. Тэрний хурцсахсан. Тэ тэрийг хэлэх бас жоохон хэцүү байна. Гэ би ч одоо тэгэл чаамаас юунаасаа болоод түргэн амтаагаасаа болоод гүйдэлтийг хийсэн юм л та. Юу ч бодохгүй тэгэл тэр өдрөөс хойш бодаа. Би бол тэр шиг гаргаж ирж яриаггүй. За тэгээд Тиймэрхүү сонир сайхантай. Минь найзын нэр шилтүүлчих үзээд гоо ойлгож үзсэн байл. Үгүй тэр ихтэй сонирмбайсан. Яг би ингээд хүүхд ганцаар үзлөө. гэсэн. Би ингээд өөрийнхөө хүүхэд насыг баярлуулсан гэсэн юм. Бүр яг ингээд жоохон хүүхдийг баярлуулж байгаа юм шиг. Би бүр ингээд ядж байгаад айгуу гайгүй судал авчижээ нөгөө чинь. Тэгээ би бүр яг ингээд хөгжмөчд харж суугаад. Энэ уртаас болохоор голын уунаас биш үү? Тийм. Тэгээд ер нь нэлээд гол руугаас болохоор яг нэг хөгжмөчд нараал ингээд билет үзээд амар айтайхан байжгаад 2 дугаар хэсэг надад таалагдаагүй. Эсвэл би 2 дугаар хэсэг дээр нэг гарсан. Зүгээр л одоо бүжиглээд танилцуулж байгаа юм шиг ямар нэг үйл явдал байхгүй. Тэгээд танилцуулаад тэгээд тэр 2 дугаар хэсгийн аян амар гоё байсан. Бүжигэн гоё байсан. Гэхдээ яг юм гэж автуулах юм байгаагүй. Тэгээд анх удаага дөрөв театрал орсон байсан эсвэл үгүй юу? Дуурлал би өмнө орж исэн байлээ. Юу үзсэн? Манай хамаатан хөгжмийн зохиолч Чин Зориг гэдэг хүний гэр бүл байдаг байхгүй юу манай хамаатанд. Тэгээд тэр хүний дурсгалын үнэтгэрний тоглолт болж ирсэн. Тэгээд тэрэн дээр баахан жоохон байхдаа өөдөр чинь. Тэгээд нэг амар сандаггүй. Тэгээд би бас ер нь нэлийн 2 3 дугаар шахуу үзэж ирсэн болов. Тэгээд жоохон захруугаа үзэж ирсэн. Тэгээд тэнд чинь далайгаач яана нэрийг мартсан. Яруу найрагч нөгөө нэг яв солиорч яана бавгийн л усрангуй ирсэн байхгүй юу. Тэгээд ер нь нэлийн лаглаг хүмүүс байсан. Тэгээд би хүмүүсийн нэрэл хоо гэж орж байгаа. Тэгээд нэг аймаа юм мэдгүй болохоор тэр үед би бас төгөлдрөөр бас ингээд оролцдог байсан юм чинь. Тийм. Төгөлдрөөр тоглолт юм уу? Тоглодог байсан шүү дээ би 1 3 дугаар хүртлээ. Мэдээ бишцээ. Тэгээд 3-аас хойш төгөлдрөөр муур өвдрээ тэгээ ер нь хайцсан байхгүй. Тэгээд тэрнээс хойш дуурлуу орохгүй байжгаад сая дуурлуу ороод яг жоохон хүүхдэд баярлуулаад би бүр ингэ амар гоёсэн. Тэр бол үнэхээр гоёсэн. Би бол балет нэг тийм ах тэр ойлгож үзэхгүй юм гэдэг орсон. За. Тийм л бил. Бас их тийм амар сонгодог төрлийн юм бол бас биш байсан байлаа шүү. Энэ хүнийг хараа. Програма илжиг бид дөрвийн дотор хамгийн балет сонгодог урлагсан хүн байхгүй юм ч үгүй. Гэтэ балет бол юм л биш юм байлаа. Эсвэл зүгээр яг тэр үеэсээ л хамаарсан гэхгүй. Энэ хүн чинь намайг жүжигэнд оруулсан хүн үгүй. Манай Дорын анхны үзсэн жүжиг нь Ана үгүй. Юу амьдрах уу? Үгүй. Опал. Драм дээр үзсэн анхны жүжигч Ана гэрний нэ тийм баг. Баясна. Ана гоё шүү. Би бас ганцаараа явж үзээд гэж шүү. Бас гоё судлаас үзсэн. Чи дайжгүй шүү. Яа, тэр ихтэй лоожоос гэтээ би бүр ингээд лоожоос үзсэндээ бас баярлсан. Яг лоож бол яг л миний судал юм байлээ. чи сайн үздэхтэй яг голоос үзсэн л дээ. Тэгэнгүүт яг балетыг тэгж үзэх гоё юм байна. Би балетыг бас жоохон лоожоос үзэж байгаа гэж төсөөлж үзсэн. Тэгэнгүүт бас биш юм байлээ. Нэг балет болохоор ч юм уу. Тэр лоожоос үзсэн. Хэрэгсэн. Яг харагдчихсан. Гэтэ магадгүй уртлаас нь зүйлээс өөрөөс нь магадгүй. Эсвэл энэ хитрхийн нөгөө крауд талах байгаа. Тэгээд бас юу гоё юм бэ лээ. Лоожоос үзсэн бол яг хөгжимчдийн хараад гоё л байгаа юм байна. Тэгээд ер нь тэгвэл нь штэ заяа. За. Яг харьцуулбал чамд хамгийн гоё байсан аль одоо тоглолт гэх юм уу? Жүжиг юм даа юу? Жүжиг ч юм уу одоо шилхэмжих ч юм уу ер нь ингээд авч үзвэл хамгийн гоё үзсэн юу чи аль нэсэн бэ? Опал юм болоо. Би анх үзэж байгаа болохоор ч тийм үү би бүр яг ингээд амар автцсан байсан санагдсан. Тэгээд тэрний дараа Анна бол үнэхээр гоё байсан. Опал дээр чи нөгөө нэг та уран бүтээл чинь гол дүр дээр тоглож ирсэн шүү дээ. Тэгтээ тэрийг яг үзэж чадаагүй л дээ.
Тийштэй. Хэн байсан юм бэ? Сувдгай Аннагийн 2 дугаар юу болсон байсан шүү дээ. Биш нэг апал тэр. Тийм. Апал тийм. Апалыг бол жүжигний жаргал гэсэн болсон. Анна тэр хамгийн дуртай дүрчээ айл тэр байсан байт. Хамгийн таалагдсан гэдэг ч юм. Яна би нэг л үзсэн болохоор нэр мэрийг садахгүй нөө. Тэр нөгөө нэг амар гэгэн хараар яадаг дүү охин гэх юм уу? Одоо дүү. Хамгийн доктор нөгөө битэн л юм биш үү? Кити. Тийм, Кити. Кити бол надад бүр яг юм жоохон хүчиг амар хөөрхөн яг юм гүн жавраа гэсэн. Тэгэнгүүт Анна бол яг юм өөрөө амьдрал болж байгаа юм битэн байгаад байгаа шүү дээ. Тэгмүүд Кити бол яг тэнд юм үлгэр шиг ингээд орчиндоо байгаад байсан. Нэр бас тэгэж харахад байна. Тэгээд тэр хоёрын хайр маар Китигийн хайр маар бол бас юу Синдрелла шүү дээ. Юу эсгэлж шүү дээ. За очлоо. Тэгээд надад тэр Кити бол гоё яасан. Китиг харах болгоно надад ингээд хайр хөдлөв. Хөрхөн шүү гэж зүрэн. Дөрнө. Тэгтээ урам төлн ч гэсэн хөөрхөн юм байлээ. Тийш. Тэгээд юу балет үзэх надад бас сонирм байсан. Яг ингээд ер нь ингээд анхны балет болохоор ч тэр юм уу бас ингээд. Тэгээ хүмүүс амар хөөрхөн ингээд хосороо тэгээд хүүхдүүдтэй ирд юм байлээ. Тийм байлээ. Тийм. Ерөөс ингээд найзуудаар хамж байгаа нь цөөхөн. Тэгээ ер нь гэр бүлээр үзд юм лээ. Тэгээд би ийм гэр бүл би бүтээх хэрэгтэй юм гэж бодоцсон яаж юм. Яг миний гэр бүл энд байх хэрэгтэй мэн гэж бодсон. Тэнгүүд миний урд нэг юм 4 хүн байгаа хгүй юу? Том хүүтэй, баг хүүтэй. Тэгээд 2 хүүтэйгээ үзэж байгаа юм. 2 хүүтэйгээ үзэж байгаа гэр бүл ахгүй юу? Тэгээд ингээд балет үзэж штэ эрэгтэй хүүхэд гэдэг тэнгүүд ингээд вау гэ. Тэгээд тэр яг консерваторт явдаг ч юм уу ямар нэгэн сонгодог урлагийн нот мод одоо тоглож монголдог хүмүүс юм шиг байлээ л дээ. Тэгэл энэ аюун штэ тийм ээ гэж хоорондоо яриад тэгснээ жоохон хөөрхөн ингээд том хүүгээ ээж нь суугаад хажууд нь баг хүн суугаад тэгээ том хүн суугаад цаана наам сууж байгаа байхгүй. Тэгсэн чинь ээж баг хоёр нь хагачаараа энэ жүжигчнийг хараад ингээ ангацсан сууж мууж ингээ заяа. Тэрийг харах амар хөөрхөн байсан. Тим гэр бүлтэй болвол бас амар гоё санагдсан. Яг юм ideal гэр бүлийн маань яг юм юу хайлт харагдсан. Нэг 10 жилийн дараа магадгүй ярьж яхах юм хүүхдүүдтэйгээ шилгүүн чиг үзээ. Би бас яг ингээ жоох яг зангаал. Би яг тэр юуг үзэл, балет үзэл. За миний жоохон байх мөрөөдөл бас нэг хэсэг байсан юм байна гэж бодсон. Яагаад ч би хүсэж исэн юм байна да гэдэг. Юу хүүхдэд үзүүлмээр юм бэлээ. Тийм байл. Тийм тэгээд илүү яалтчгүй сонгодог урлагт гэдэг бүр ингээд улам намайг татсан. Тийм. Зөндөө юм бодсон байна юм чи. Харин тийм ээ. Би ихтэй бас л боддог юм болоод байна. Ингээл зүгээр явж байгаа лаа. Ингээл хүмүүсийг илүү ажиглаж болдог болсон. Би бас онцлог гэж харж байна уу эсвэл аль. Яг ингээд ингэж болохгүй мэн гэдгийг мэрэгжлээсээ хараад ингэх юм бол ингэх юм байна. Энэ хүүний сэтгэл зүй даа гэдгийг хараад тэгснээ яг юм амьдрал дээр бас энэ гоё юм те ингээд тэр мэрийг бол яг сонгодог урлаг үздэг хүмүүсийн орчинд тэгээд нэг эмээ охин хоёр явжсэн. Йоо би тэрийг хараад тэгэл хүмүүс ингээд бас нэг ахмад жүжигч юм шиг юм шиг байгаа юм. Хүмүүс ирээл гар барьж мараад тэгээд сонгодог урлагаар балет мэлэтээр хичээлжсэн хүмүүс айгу зэгцгэр юм аа гэж боддог. Ялангуяа балет бол бүр ингээд эмгэгтэйчүүд нь жижиг ингээл хизээч миний байхааргүй тоох юм уу юм заяа ёо миний тал юм уу гэмээр тэгэл амар айтаа юм яасан. Өөр би юу бодлоо гэж миний ертөнцөөр айлээ. Дараагийн ертөнцөөр чамаар минь сүнсэх юу? намт юм. Өстой намт юм байна да. Би нэг асуулт сурсан. За. Гэхдээ энэ амар хөнгөн асуулт заяа. Чи давгүй юу гэдэг асуулт. Тэгэнгүүт яг юм зүгээрээ давгүй гингүүт нь үгүй чи давгүй юу гэдэг асуулт. Ер нь чи давгүй юу?
Тэгэхээр бас ярьж байхгүй. Яг уу найзын хүрээнд таньдаг хүмүүсийн хүрээнд. Хариулаарай. Нэг хэсэг жоохон хөгцсөн. Тэгээ яах вэ? Шүү. Болж тий. Ярьцсан бодсон байсан юмнууд л өөр болсон. Би ч нөгөө хүний бас нөгөө ажил төрөлтөө гэдэг ч юм уу албатаагаар бакалаврын судалгааны ажил бодсон байсан. Яг бас яг өөрчлөлтгүйгээр тэрийгэ хийж бас болохоор л байгаа л да. Гэтэ нэг төрлийн одоо хөшүүргэн гэх юм уу байх болж байгаа. Тэгэхээр яах вэ гэж бас бодож ирлээ. Дахиад өөр судалгааны ажил бодох юм уу гэсэн тал байна. Тэг яг нэг бүрээ ингэ бодсон байж байгаад өөрчлөгдөж ингээд за өөрчлөл би яг өөрөөр яаж явах вүлээ гэж бас юм. Одоогийн байдлаар бол нэг жоохон гацлтын гэх юм уу маягтай байна. Тэр бас том асуудал байна. Би бас дипломныхаа ажлыг харж байгаа. Тэгээд манай дээр нийт нэг манай хөтөлбөрийн 500 эдэн диплом байд юм байна. Тэрийг бүгдийг шүүж үзээд миний мэргэжлийн хэд байна гэж харж ийн. Тэнгүүс 100 хэд байсан. 100 хэд нэг миний чиглэлээр байгаа байхгүй. Тэгээд тэрийг харж байгаа дахиад бүр багасгаад явъя гэсэн бодолтой л байна. Яг яхаа бас жоохон эргэлзэл манай захирал бас намайг одоо ажиллаж байгаа чиглэлээрээ бас лавчруулаад сурвал яадий гэдэг талаар юм яриад. Тэгвэл нэр ихээр бас тэгжлээ. Харин миний чиглэлч нь болохоор яг хүүхэд гэр бүл тал руугаа явъя гэж бодож ирсэн. Яг тусгай хэрэгцээтэй гэхээс илүү. Тэгсэн чинь яг тусгай хэрэгцээтэй өөрчлөлт нэгсэн үг шүү дээ. Болсон байсан юм. Тий. Тэгэнгүүт би ерөн зөвлөгөө өгч чадахгүй байх магадaltaй байхгүй юу? Эсвэл магадгүй зөвлөгөө өгдөгч болж магадгүй л дээ хэлж мэдэхгүй. Гэхдээ яг одоогийн харж байгаагаар бол би яг энэ чиглэлээр бүрэн явах хэсгийг шийдэг үлээ. Ямар ч хэсэн төгслөө эндээ бол ажиллана гэдгийг шийдчихсэн. Гэхдээ яг төгсчүүд энэ талаараа явах уу эсвэл надад туршлага болоод үлдэх үү гэдэг бас бодох асуудал гэдэг байхгүй. Харин тийм ингээд. Гэтээ чиглэл нь нарийсаал байгаа юм л да улам. Хинцээ нэгэн цагт энэ талаар би бодох лээсэн баг. Эсвэл тусгай хэрэгцээгээр явъя гэвэл яг одоогийнхоор явах уу эсвэл шал өөр тусгай хэрэгцээр орох уу гэдэг ч юм бас өөр. Одоо гэх чинь гэдэг ер нь ингэж бодоход хүрэх чинь яг хэрэг тийм амар бүрэн юм enjoy явах хийхгүй гэсэн үг шүү дээ. Үгүй. Хийж байгаа. Тэг. Яг би дуртай байгаа шүү дээ. Энэ хүүхдүүдэд туслахынсан, ийм хүмүүс туслахынсан гэдэг бодол бол байгаа. Гэхдээ яг миний бодсон байсан юм биш байхгүй юу? Анхнаасаа нь бүр итгэлтэй байсан юм биш. Тэгэхээр жоохон зүрх. Тэнгүүд яах вэ гэдэг дээрээ бодод байгаа. Тэгэл бодгол ажиллаултлаа гэж байна. Бодох шийдэх. Тэгэл дипломны ажил чинь бас чанга штэ. За техникийн садлаар би тэр завсарлаж байна. Юу ярьснаа мартчихлаа. Диплом л ярьчихсан. Тэр мэрийг мартъё гэж. Би ч одоо жил хүрэхгүй хугацаанд дээр бичих гээд байгаа юм шүү дээ. Тэгэл тиймэрхүү сонтой. Өөр юм бас хувьдаа ахиад байгаа шүү. Барьдэн шүү дээ. Чадхаараа ахиад байгаа юм шүү. Энэ бол дэмжлэлтэй гэсэн. Би чинь жилийн өмнө гэдэг чинь мэргэжлэрээ ажиллажхансан гэж бодож исэн юм шүү дээ. Тэгэхээр ч юм болж байгаа. Би бас одоо яг мэргэжлийнхэн байгаа явмаар байна. Тэгээд чи ерөнхий гэж ярьсан байл шүү дээ. Яг байгууллагуудад байдаггүй юм байна гэд сүлийг дээр ярьсан байл. Би сүлийг хийгээ нөгөө сая сэргийгээ цонцсон болохоор санаад байна л да мэргэжлээ. Тийм яг нөгөө нэг одоо яг ажлыгээ тэрэнгууд цагийн үеэр шин дараад байгаа. Хичээлээс ер нь бол яг нөгөө таньдаг хүнийх дээр очиод ярьж л яг бас тэгээд дээрээс нь цалин байлна. Нөгөө ойтон гэдэг утгаараа сайн ярьж байгаа. Тэгснээ бүтэн гэхэр чи амар ядархаар байгаа байхгүй. Уунж яах вэ? Яг хичээлийнхаа хажуугаар ингэж яваад сарын сайн ярьж байгаа бол гоё юм л та. Тэгэхгүйгээр бүтэн суугаад тэгж мэгнэх гоц
бодцоод энэ даварцсан юм яриад байгаа гэж бодсон. Тийм. Цагаан барь. Гэхдээ би бас одоо болтгсон бол цалин дээр гомдлмоор л гэхдээ би үнэхээр гомдлож чадахгүй юм билий. Өмнөх нь дадлагч юм байна. Үгүй л дээ. Үндсэнгээр явж байгаа л да би жинхсэн гэрэмэргээ хийсэн л дээ. Тэгээ өмнөх ажлыгаа бодвол энэ чинь ер нь жоохон бага талтай орно шүү дээ. Тэрнтэйгээ харьцуулахад тийм л цалинтай байд юм уу? Тийм. Тийм. Тэгвэл аваасаа гомдол гаргадаг. Тийм тэгэхээр би ингээд гомдолж чадахгүй. Дээрээс нь яг тэр хэд бол ингээд хажуугаар нь яг нэмэлт орлогоор хуу яг цалин гэж авахгүй ч гэсэн нэмэлтээр юм хийх боломжтой байхгүй манай ажлын зүгээс таад ингэж болно нэмэлт өөр хүүхэд авч болно гэсэн байхгүй. Гэтэ тэр нь бол жилээс дээшээ болсон хүмүүс. Тэгэнгүүт тэр эдийг гайгүй байна л гэж би хараад байгаа юм. Гэтэ яг бас болохгүй бас амар гомдолж болохгүй. Тийм байх. Чинийхтэй уусаа цагийг морьж явахгүй ингээд тааралж болсон гоё болно. Ээж гэхгүй. Ямар ч юм төслөө байж байна. Тэгээд юунаас зунаа дагаадахын намраас яаж өөрчлөгдөх нь вэ? Одоо энэ хуваараар явж байгаа 100 бүтэн яваад намар өөрчлөгдвөл яаж өөрчлөгдөх нь вэ? Тэрийг бас харна. Тэгэл гайгүй дээ. Би юу гайгүй хаа шүү гэж. За одоо ингээл үзье та. Яа. Манайс нэг юм бичдэг. Тэгээд түүнийг бичих. Хүсэл нь ундрахгүй байгаа гэж нас. Яг нь тэрийг бичихэд би нөгөө мэдрэмжэндээ амар хөтлөгдөж бичдэг. Тэр нь гоёлтой тий. Мэдрэмж яг тэр үеийнхээс тэгнгээд сүүлд бичсэн юмнуудаа харангууд яг тэр нь юм хоёрхан сэдвтэй заяа. Нэг бол гэр бүл, нэг бол юм хайр юм. Тэр хоёрын дэр ингээ хүчтэй юм гарч ирж байна. Нэг бол гомдлсон, нэг бол баярлсан юм бичдэг. Тэгтээ одоо зүгээр яг бичиж гэж сууж агаад тэгээд яг толгойд юу вэ? Тэрийг бичиж үзсэн үү? Тиймэрхүү үед байсан баха. Гэтэ одоо үзье. Тэг юу гарч ирэх вэ гэдэг нь сонирхолтой байна. Тэг ингээ medium дээр бичингүүт амар гинт хүмүүс ингээ highlight хийсэн ингээд надаа ингээд үзсэн, уншсан, таалагдсан гэдгийг илэрхийлж байгаа байхгүй тийм амар хөөрхөн. Гэтэ нэг амар олон удаа тийм шилдэг ганц хоёрхон гэтээ тэрийг харах амар гоё. Хүний мэдрэмжээр яг адилхан хүн байна гингүүд тийж хэрч юм гэсэн юм. Тэгээ нэг юм дээр би ер нь амар жоохон хэцүү байгаа маяга талаар бичсэн байсан байхгүй тэгсэн чинь бүх хүнд тийм юм байдий шүү. Ингээд хэцүү байгаа ч гэсэн чи ганцаараа чиний тийм биш шүү ч л надад нэг тиймэрхүү бичсэн тэгэл. Ямар гоё юм бэ. Cute. Нөгөө нэг юу лээ. Энэ гоё гэдэг шиг. Энэ гоё сурсан. Cute гэдэг ер нь амар гоё үйл шүү. Тиймэрхүү сонинтой. Одоо тэгэл ажиллаж амьдрал үрийн зулаа өнөрлөе да гэж нэ. Бид тэгээд угаасаа итгэв болохоор тэгээд нэг тийм амар дараа нь худлаа гэдэг. Би энэ хэдэд сонин тусаагүй өөрийгөө жоохон өөрийгөө үрийн зулаа өнөрлөж байгаа гэж хэлээд манай нэг нь айгу би бодсноос би яад гэвэл чи надад зураг харуулах байсан байхгүй. Тэгээд би энэ угаасаа нэр нь өөрөө болохоор харуулахгүй байна гэгээд тэгээд би энэ нөхрөж идэхгүйгээд юм мэдчихлээсэн л дээ хэцүү гэдэг нь бол билэр санаатай явцсан. Энийг бол мэдчихсэн. Илжгээг бол би гэхдээ тэгэж амар итгэн гэж бодоогүй яагаад ч юм. Яг нэг санагдсан юм нөгөө нэг тэр бол ингээд нэг тоохгүй юм л ялж байгаа шүү дээ. Дараа бицсэн юм чинь багхгүй юу? Нөгөө нэг ингээд юу мэдрэх сайхан байлаа гэсэн байсан шүү дээ. Тэрэн дээр чинь айгүй зэвсэг болсон. Магадгүй тийм баг. Тэр угаасаа тэр үед төрсэн мэдрэмжээрээ би шууд бичсэн болохоор тэгэнгүүт тэгэл. Би бол айл-айлтын ойлгож ирсэн. Тэгээ анханасаа нэгтгэх болохоор надад тийм амар юм байгаагүй. Тэгээ богемод би бүр хэлэхгүй гэж бодож байсан. Угаасаа хоолойгоо үнэсдэг л даа. Тэгээ та хоёрыг жоохон тоглоом тийм чи юу. Тэгээ би тоглоом даана гэдэг. Яа би даана гэж та хоёрыг хэлсэн. Би бараг л мөрийг авангаа алдсан. Би $300 олгочихсон чи болчтой ёо. Унгаа. Тэс өнөө өгөх $30 авъя. Ядаж 30-ыг авъя би. Төрсөдрийн бэлгээр өгнө авах үгүй шүү. Юу юм хэлж гот юм гот
Тэр өдрөө бэлгэлждэг байгаа маань зүг. Гэтэ тэр амар гоё бэлэг. Өөрөөс тэр хурдан Юу? устаа гарахыг л хүсэж байна. Миний бэлэг. Тэр будалка нэ? Тааш. Ер нь анзаардахгүй шүү. Нэг автар нөгөө яаж өмсөж явахгүй болоо. Тийм л. Ямар хажууд нөмс юм бэ? Нөгөө төсөлд очсон юм билүү бодсон шүү дээ. Тэгээд Амар цамцаад байсан юм. би гэхдээ бас юм шиг үлээ. Амар бэлгэнд баярлдаг хүн бас биш юм шиг үлээ. Магадгүй би бас Би бэлэг яг ингээд үнэхээр өгөх нь гоё. Гэтэ яг үнэндээ авахыг бол би амар их хүсдэг заяа. Гэтэ яг ингээд авчаад гоё юм бэ гэж бодхоос илүү яг ингээд үнэхээр сэтгэлээр гаргаад өгсөн бол тэрэндээ баярлах юм байна. яг тэгээ дээрэс нь ингээд Авах гоё гэхдээ өгөх бүр гоё. баярлж байгаа мөртлөө тэрийг бас нөгөө реакц нэг байгаа байдаг болохоор дараа нь ингээд яна тэр хүнд тгээ ойлголцсон байх уу дээ гэдэг ч юм уу. Ер нь ахын жоохон юу юм бэлээ. Тэг би нэг бодсон. Хайрлагтаад ингээд сурцсан хүн сураагүй хүн гэж ялгаа байна уу даа л гэж харсан. Магадгүй те. Тэг яг хайрлагтаад сурцсан хүн нэг хайрлах шиг тийм амар юм бэ түүнэл. Тэр хүн яг л хайрлагтаа сурцсан гэхээр реакц нь гоё. Энэ удахгүй зогсохны баярлаа баяртай ингээд дуусгая гэж нэс. Баяртай баярлаа.